байгаа. Гэхдээ сүүлийн жилүүдэд мал аж ахуйгаас илүү уул уурхаа руу хит шунаж залуучуудын сэтгэлгээ хүртэл нэг уурхаа руу явчих юм бол мөнгө олоод баяжчихна гэдэг ойлголттой болжээ. Ингээд арталт нь байгаа мал аж ахуй цаашдын хөгжлийн ирээдүг авч явах залуус хит их мөнгөний араас явж хөгшөлт нь малаа малдаг ажилдаа боллоо гэдгийг Баян Овоо сумын Улаан Үзүүр багийн иргэд ярьж байгаамаа. Мал төвдөр гэрээ авчир цал аваад энэ сосгочаад ингээд алхаостой явчих. Бидний насны нэг хэдэн улсууд биднээс дээш насны нэг хэдэн улсууд бол мал жилийн нутагт өсгөж үйлчлэх утсыг аимшигтай асуудал байгаа юм. Сүүлийн залуучууд бол ерөөсөө маллаж амтгаас айлдгүй шарын өдөрт 100,000 төгрөг юм уу 50,000 төгрөг олж лээвэл дараа одоо ерөөсөө ирээдүйн одоо хэрэгтэй тийм аа малаан дагаа гэсэн одоо тийм бодлогоогоор зүгээр өнөө маргаа шиг бодож л одоо кэш сэтгэлээр ажиллаад байна уу да. Би ямар их хэлбэршилдэг боллоо гэж би ойлгож байна. Орон нутгийн залуучууд уурхаа руу явхаас илүүтэйгээр орон нутгийнхаа бүтээн байгуулалтанд ажиллах ёстой. Гэтэл тэр ажлын байр нь хомс. Хот руу явж ихтэй сургууль сурсан залуучууд нь эргээд хөгжил байхгүй сумандаа боловсон хүчнээр очиж ажиллана гэж байхгүй. Тиймээс 50-60 жил болж хуучирч муудсан сумыг шинчилж тэр ажилд орон нутгийн залуучууд орох цаг нь болсон учраас шинэ сумын төв төслийг ярьж байгаа юм. Хамгийн том шийдэж чадахгүй асуудал нь юу гэхээр энэ 70 жил, 80 жил 90 жил болж байгаа сумуудын барилгууд ингээд ерөөсөй тэр чигээр муудсан. Намайг л хүүхэд байхад байсан Баян өндөр сумын барилгууд энэ төр яг байдгаар л байж байгаа. Нөгөө стадион энэ төр яг л тэгэл байж. Тэгээд эднэрийг ерөөсөй бүгдийг өөрчлөх гэсэн санаанаас юм гарсан. Монгол улсад хөгжил муу байгааг тод илтгэдэг нэг жишээг замын үд 92-ын ялгаанаас харж болно. 91-ийг үдээ зэрэгт тэтгэж хөрөнгө оруулалт хийж байгаа хүмүүс нь монголчууд. Гисэн ирнэ өөрсдөө хөгжихгүй байгаа нь төр засгийн бодлоготой шууд холбоотой. Төр засгийн явуулж байгаа урагшгүй бодлогоос манай хүн ард маань иймэрхүү одоо ажилгүйдэл ядуурл өнөөдөр 40% төрсөн ийм амьдралтай улс орон бол одоо урд хойд хөршөөс хараат маягтай иймэрхүү маягтай амьд байж байна. Тэр алтан бүлэг шахны хойд манай бомбыг хаваад өнөөдөр бензин татны бензин байхгүй Монгол орн ямар ахыг төсөлж байна. Одоо улс орон өнөөдөр ийм байдал болсон байна. Тэгэхээр арчилсан нам бол ийм өөрчлөлөө гэж үзсэн. Хэрвээ орон нутагт санхүүгийн тогтвортой байдлыг бий болгох нөхцөлийг төр бүрдүүлээд өгөх юм бол сумаасаа эхлээд хөгжлийн шин шат руу орж энэ бүтээн байгуулалтанд орон нутгийн залуус оролцож ажлын байраар хангагдах боломжтой. Ардчилсан намын 2012 оны мөрийн хөтөлбөрт уул уурхаан баялгаас сум орон нутг руу чиглэсэн олон санг бий болгохоор тусгасан. Тухайлх юм бол 330 сумд тус бүр 300 сая төгрөгийн санг бий болгож нийтдээ 500 тэрбумын санг төвлөрүүлэхээр тусгасан. Түүнчлэн ноолуур нь 300, маханд 100 тэрбумын санг бий болгохоор ардчилсан нам төлөвлөж байгаамаа. За улсын хурлын сонгуулийн тухай